Монгол улсын татварын хууль эрх зүйн орчин таатай бус ил тод биш татварын хуулинд реформ хийх шаардлагатай гэж үзснээр Европын холбоо манай улсыг харж угсаалтандаа багтаасан. За энэ нь хөрөнгө оруулагчдыг холдуулах Европын холбооны гишүүн орнуудтай харилцахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх хэмжээнд асуудал хурдсан. Иймээс засгийн газрын алдаага яаралтай залруулах үүднээс тусгай элчин сайд хүртэл томилж ажилласны үр дүнд өнөөдөр харж угсаалтаас хасагдаж чадлаа. Ингэснээр ямар эерэг үр дүн гарах талаар Тий, энэ бол харж ихсаалтанд орно гэдэг өөрөө бол татвараас зайлсхийсэн гэдэг бол их юу шүү дээ. Эдийн засгийн хамгийн чухал хөрөнгө оруулагчдын хардаг ийм зүйл. Тэгэхээр энэ жагсаалтаар гарснаар гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улсад итгэл бол сэргэнэ. Яагаад тэгэхээр энэ татварын орчин нь бол нээлттэй байна, тогтвортой байна, тэ иргэд хамгаалт нь ийм эрх зүйн нөхцөлд ил тод нээлттэй нөхцөлд ажиллах нь бол нөгөө гадны компанид хөрөнгө оруулаад ажиллахад бол бас найдвартай байна гэсэн ийм зүйл харагдаж байгаа. Гадаад харилцааны яамнаас мөн өнөөдөр Америк нэгдсэн улсад ажиллах хүч хийлгэх H2 ангиллалын визний асуудлаар тайлбар өглөө. Америк нэгдсэн улсын элчин сайдын яам Монгол улсаас хөдөө аж ахуй үйлчилгээний салбартаа ажиллах хүч авах визний нөхцлөө танилцуулсантай холбогдуулж хоёр улсын гадаад харилцааны яам хооронд яриаг хэлэлцээрүүд үргэлжилж байна. За одоогоор ажиллах хүчний тоо хязгаар зэрэг нарийн мэдээллүүдэд харилцан тохирог байгаа гэлээ. Тэгээ энэ английн визэнд 3 сарын 1-ээс явах Монгол улсыг виз олгоод хамруулд ажиллахаар шийдвэр гарсан байгаа. Гэхдээ энэ 2019 оны 1 сарын 20 хүртэл үргэлжлэх сая 1 сарын 18-нд албан ёсоор шийдвэр гарсан. Тэгэхээр бид нар ямар ажил хийж байгаа гэхээр энэ хэрхэн бүрдэх үү? За журам нь ямар байх уу? За энэ Америк нэгдсэн улсын ямар байгууллагууд, ямар агентлагууд дамжиж хийгдэх үү гэдгээ тодорхойлох хэрэгтэй байж байгаа. Америк нэгдсэн улсад ажиллах хүмүүс визний хугацаанд эх орондоо буцаж ирэх үүрэг хүлээх юм мөн визний статусыг өөрчлөхийг хоригддог байна.